Баяр баясгаланг олхон. Монгол эмэгтэйн Христ рүү ирсэн аялал. Оршил. Оригамужид бороо орох нь энгийн үзэгдэл бөгөөд тийм нэгэн ердийн өвлийн бороотой шөнө би түүнтэй анх уулзсан юм. Монголоос ирсэн 40 гаруй насны сэргэлэн цаваа энэ эмэгтэй 40 жилийн хугацаанд бидний олонхын хувьд амьдралынхаа туршид хийж байснаас ч илүү ихийг амжуулж бүтээсэн байлаа. Тэр үед Жутманы янжмаа Оригамужид хэд хоногоор айлчлан ирээд байсан юм. Тодруулбал Портландын баруун захын хотуудын нэг болох Бевертон дахь сайн хөрш христчин үйлчлэлд зочилсон юм. GSM буюу Good Samaritan Ministries. Цаашдаа энэ нэрийг англид товчилсон нэрээр GSM хэмээн дурдж байх болно. Улаанбаатарт тийм ч амархан олдохооргүй. Ажил хэрэгч хүнд тохирох хувцас хүсдгийг нь мэдээд би түүнийг Walsonville хотын төвийн ойролцоох Talbot's дэлгүүрлүү дагуулж очиход тэр ягаан, нийл ягаан, шар улаан геометрийн дүрсүүд бүхий хар даашинз сонгож авлаа. Энэ нь хэрэглээний математикийн чиглэлээр докторийн зэрэг хамгаалсан эмэгтэйд яг тохирсон байв. Ингээд 2019 оны 2 дугаар сарын дундуурх бороотой нэгэн орой GSM-ийн Библи судлалын үеэр тэрээр зөвлөлт холбоот улс нуран үнсний дараах 1990-ад оны ихэнх үеийн Улаанбаатар хотын тогтворгүй байдлын дунд 14 настайдаа хэрхэн итгэвч болсноо ярьж цуглагсдыг гайхшруулсан юм. Тэр өөрийн орны их сургуульд гайхалт төрүүлсэн эрдэмтэй нэгэн байсан. Тэгээд дараа нь магистрийн зэрэг хамгаалахаар Өмнөд Солонгос руу нүүж очсон хэдий ч сүнсний хувьд хямралд оржээ. Тухайн үед GSM-ийг үүсгэн байгуулагч Бетти Мичел Өмнөд Солонгост айлчлан янжмаатай уулзсан нь нөхөр 2 жаахан хүүхдээ орхин Портланд руу сургалтад очиход хүргэсэн байна. Шархалсан зүрхтэй энэхүү эмэгтэйг эдгэрхэд Бетти тусалжээ. Тэнд янжмаа Бетти Мичелийн халамжинд ор 2 сарын турш сургагджээ. Ингээд Монголдо очиод GSM-ийн төвийг нээн ажиллаж байгаад 2008 онд Бурхан түүний залбиралд хариулж Шарлотт дахь Хойд Каролинагийн их сургуульд докторийн зэрэг хамгаалуулахаар Америкийн нэгдсэн улс руу буцаан илгээсэн байна. Дараа нь тэр 35 настайдаа Монголын баруун хязгаарын Ховд их сургуулийн анхны эмэгтэй захирлаар томилогджээ. Олон жилүүд урсах явцад эх орондоо нөлөө бүхий хүрээлэл рүү шилжиж орохын хамт тэр илүү их чөлөөлөлт, эрх чөлөөг мэдэрч эхэлжээ. Түүнийг 2019 оны эхээр Монголын эмэгтэйчүүдийн хөгжлийн сангийн жил тутмын уулзалтад илтгэл тавихаар Сиэтл руу нисэж очихоос 1 сарын өмнө төрөх хугацаагаар Америкийн нэгдсэн улсад ирэхэд нь би түүнтэй уулзсан юм. Тэрээр Сиэтлд тухайн арга хэмжээний гол илтгэгчдийн нэг байв. Сонсогчдийнх нь түүгээр бахархсан царайг хараад би түүнд өөрийнх нь амьдралын тухай ямар нэгэн ном байх хэрэгтэйг ойлгов. Ингээд 5 сарын дараа би янжмаагийн амьдралын түүхийг судалж түүний эргэн тойронд байхаар 3-7 хоногийн хугацаатай Монгол руу нислээ. Түүний гэр бүл хамаатан садан ээжтэй нь уулзаж Монгол гэрт хонох үедээ 4 хүүтэй танилцахад хөвгүүд нь найзуудтайгаа англиар хэв нэг чат бичиж байсан юм. Янжмаа түүний нөхөр хүдрээ бидэхэд Улаанбаатар хотоос 30-аад милийн зайд буй уулын ойролцоо орших нутагт байрлах итгэгчдэд зориулсан амралтын төв байгуулах гэж тэдний зорж буй үзэсгэлэнт газарт очиж үзв. Монголд ийм амралт байгуулна гэдг нь бараг л харь гаригийн шахам ойлголт байлаа. Ингээд намайг Монголд айлчилснаас хойш 2 сарын дараа буюу 9 дугаар сард янжмаа докторийн зэрэг хамгаалсны дараа багшлах ажиллаа хийхээр мөн амралтын төв зөвлөгөө хүлжилтэд хандив цуглуулж эхлэхээр гэр бүлээрээ Америкийн нэгдсэн улсын Хойд Каролина мужид руу нүүсэн юм. Энэ үед түүнийг санхүүгээр дэмжиж залбирдаг Монголыг алсаас дэмждэг GSM-ийн үйлчлэгчл түүнд байв. Энд 4 Америк эмэгтэй байсны нэг нь би өөрөө юм.
3 дугаар сарын эхээр бид түүнийг дэмжин Саут Боро Элабри гэдэг Христч амралтын газар руу илгээсэн юм. Би Швейцарын Элабрид хэдэн 10 жилийн өмнө очиж байсан. Хэдийгээр багч гисэн 7 хоногийн айлчлал ямар нөлөө үзүүлж болохыг мэдэж байсан. Амралт руу явхаас нь 7 хоногийн өмнө Хойд Каролина дахь байранд нь хулгай орж, компьютер бусад олон зүйл нь алга болсон ч тэр хотоос гадагш явахыг зөвшөөрчээ. Харин амралтаас ирснээс нь хойш 7 хоногийн дараа ковидын улмаас Америкийн нэгдсэн улсын хилээр орж гарахыг үндсэндээ хаасан байв. Янжма яг цагаа олж Америкт буцаж ирсэн байлаа. Янжмагийн амьдралд цаг хугацаа гэдэг үргэлж Бурхны тов байсан. Тэр үргэлж зөв цагт зөв газартаа байж чадсан юм шиг санагддаг. Сүмүүд хаагдсан тэр үед 2 монгол найз нь түүнээс Библийн онлайн хичээл монгол хэл дээр эхлүүлэхийг хүссэн тул тэр зөвшөөрчээ. 2021 оны зуны байдлаар хичээлд нь 500 хүн оролцсны дийлэнх нь бодитоор холбогдож, үлдсэн хэсэг нь Facebook дээрх хаалттай бүлэгт байрлуулсан бичлэгүүдийг нь үзэж танилцсан байв. Тэдгээр хичээлд оролцсон хүмүүсийн өөрчлөлт, чөлөөлөлтийн түүхүүд хэд хэдэн хуудсан бичигдэхэр болжээ. Одоогоор Янжмагийн үйлчлэлийн талбар дэлхийн өнцөг булан бүрд оршин сууж буй монголчуудыг хамардаг. Хизээ нэгэн цагт тэр онгоцонд суун гэртээ харахад Монголд илүү сайхан боломжууд түүнийг хүлээж байгаа хэмээн итгэж байна.